За сайн байцгаана уу. За өнөөдөр төрийн их зарим юм дөржгөө өргөнд залуучч ээж модны талаар ярилцах гэж зорин ирлээ. За тэгээд урд бөөм мөрөглийг судалж байгаа олон улсын хэмжээний бөөм мөрөглийн судлаачид маань бас алс холоос зорж ирсэн байна. За Монгол улсын төрийн их зарим бямт дөржгөө нь бол Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн их засаг олон улсын их сургуулийн нүүдлийн соёлын иргэншлийн бэлгүүн номч Монголын зохиолч дэвлэл шагналт яруу найрагч Дэлхийн мөнх тэнгэр судлалын академи хүндэт доктор бөөм мөрөглийн дөнгөр төвийн дэргүүн төрийн зарим бямт дөрж гэдэг хүнтэй өнөөдөр уулзаж ярилцаж одоо ээж модны тахилгын талаар ээж модыг одоо яагаад тахих болсон, хэдэн оноос яагаад тахих болсон, тэр талаар ярилцаж Монголын бөөм мөрөглийг судлаачтайгаа бас ярилцахаар энд цугласан байна. За миний бие нь болохоор Сэлэнг аймгийн Мандалсан Мариад их Урмас тэнгэр бөөм мөрөглийн төвийн тэргүүн даваа гэж зарим байна. Тэгээд одоо Сэлэнг аймгаас одоо тодроо 4 дахь жилдээ болж байна. За багш маань зарим багш маань намайг хойд зүг хариуцуулаад одоо 4 дахь жилээ үзэж байна. Тэгээд хойд Сэлэнг аймгийнхаа бөөм мөрөглийн төвийн одоо сүсгтний холбоо дараагаар ажиллаад 1 жилийн хугацаа болж байна. За тэгээд өмнөх дарга маань мөнх тогоо гэж ахгүй байгаа. Тэр маань одоо 30 жилийн сүсгтний холбоо дарга хийгээд надад өвлүүлж өгсөн байгаа. Тэгээ энэ улсуудынхаа итгэлийг алдахгүй тулд өнөөдөр бас энд бөөм мөрөгөл уул услуус авдаг та зүтгээд явж байгаа зарим байна. Тэгээд багштайгаа тэгээд сайхан өнөөдөр ярилцлага үйл хийж байгаа учраас энэ улсуудаа бас нэг танилцуулчихвал тий. За манай энэ хүүх нь бол Хятад улсын бөөгийн судалгааны Ван Шули гэдэг хүүхэн байгаа. Энэ бол манай Бээжин хотоос ирсэн Лужои. Тэгээд манай энэ жоохон залууч нь Хятад Кокнураас ирсэн Ван Юньян. За тэгээд энэ ээж мод Монголын бөө судлалын талаар нэгж судлаад танилцахаар ирвэ. Эднээс одоо энэ сайхан эрдэнэт номтой хөөгтөө цуглуулж ээж модоо одоо тагшигддаг одоо байгалаа хайрладаг, эрхмэлдэг хэдэн зуун жил одоо дахиж шүтж ирсэн ийм сайхан одоо шүтлгэн одоо дээдлэж алс солоос ирсэн одоо та нартаа баярлалаа. Ээж модыг бол 90 оноос эхлээл тагшигдж ирсэн. Тэрнээс урд нь бол одоо тагшид нууцаар гүйж очиж одоо тэн тахилга махлаг хийдэг байсан. 90 оноос эхлээл одоо цаг сайхан болоод одоо ингээл уул усан өв соёлон одоо хамгаалдаг болж монголчууд түүхэн газараа ингээд очиж ийм сайхан болсон. Тэгтэл ээж одоо энэ ээж мод бол одоо баруун хойд зүгээс одоо тэр бүхий хишиг буян тэр бүхтэй монголчуудын одоо үүд хаалга гэж өөрөө хөлөг үүд мод гэдэг бас ээж мод тийм ээ дэвсэг ээж үүд мод гэж. Эднээс монголчуудын аз жаргал бүхэл сайн сайхан явах одоо амьдрал хавь юуны даатгад ээж төр очдөг байсан. Энэ бол тэгээд хуучин энэ 3 мэрэгдийн нутаг гэж байгаа. 3 мэрэгдийн нутаг дээр юу байсан бэ гэхтэн зэрэг Чингис хаан Жамуу өөлүүн ээжтэй бүр түүхэн холбоотой нутаг байсан. За сая манай одоо нутгийн зөвлөлийн дарга ирээд хоёулын өнөөд. Тэгээд ийм ном одоо над тавьчиж өгсөн. За энэ бол Игэл хүмүүн Чингис хаан гэж байгаа. Энэ бол Чингис хааны бүр багасаа ингээд өсөө тэрнээ нуус товчонд дөрсөн бүхэл юм одоо гадаад дотоодын эрдэнтэн мэрэгд бичээд ингээд судалсан. Энэ дээр одоо тэр нөгөө юунд тэр түүх номдор байдаг шээ. Тэгээд энэ өөлөө ээжийг одоо тэр мэрэгдийн нутаг руу авч явсан. Тэгээ өөлөө ээж одоо тэнд Чингис хаан очиж одоо Жамуухтай одоо ингэж яаж ингэж яасан иймэрхүү юм би тий. Тэгэхээр энэ дээр түүхэн асуудал маш их энэ дээр. Тэгэхээр Исүхаваатрийн тухай, өөлөн ээжийн тухай, Бөртөө атны тухай ингээд одоо их сайхан юмсууд бичсэн байж байгаа. Гэхдээ энэ бүгдийн түүх намтруудууд энэ Сэлэнг аймгийн нутагт байдгийг шүү.
Тэгэхээр Монголын түүх, Монголын соёл бол одоо тэндээс гаралтай. Тэгээд одоо хамгийн гол нь тэр сайхан үүх түүхийг одоо хайрлаад хамгаалаа явж байгаа одоо манай шав байна. Би одоо шавьдаа их баярлж байна. Тэгээд энийг Сүсгтний холбооны дарга гэж одоо энэ мөнгө тоогоо байсан. Энд олон жил одоо надтай ээж модыг дахиж одоо иймэрхүү зан үлгүйсэн. Тэгээ би ээж модыг бол 90 оноос эхлээл одоо дахижсэн. Тэнд бол одоо нутгийн одоо сайхан эрдэнэт мэрэгд одоо Өөлдийн Бовог түүхч одоо түүхийн хооны доктор, профессор Алтан булгийн музейг байгуулсан, Сэлэнгийн музейг байгуулсан, Сэлэнгийн түүхийг өстой нэг 10 хуруусгаа мэддэг. Тэр үнтэй бол ээжийн дахилаг хийж очиж ээж дээр одоо ярилцаж ийм дахилаг ийм осууд хийжсэн гэж сонин ярьдаг. Тэр байтугай би нэг одоо санаж байна. Эренцэн Бямбаягаан эгч гэж хүн байсан юм байна. Тэр хүн одоо бас тагчээсэн домог ойдын штаг ярьжсэн. Одоо Эренцэн бэлгөө номж Эренцэн гой. Тэгтээ зэрэг тэрнээс гадна одоо бас Сэлэнг аймгийн одоо тэр шинжлэх ухааны ахтай түүх зохиолч Яруу найрагч тэр эчин кордоогон цоодлог гэж. Тэгээ ийм улсууд одоо эчин кордоогон цоодл байна. Одоо Сүсгтний холбооны одоо дарга мөнгө тоогоо байна. Одоо Өөлдийн Бовоо гэдэг том докторуудаа ярилцаж нутаг устай нь уулзсан, нутаг усын зан заншил, ёс заншил, ахуй заншлаас нь судалж ээж тэгээд энэ номыг одоо 30 жил цүтгэж ээж энэ номон дотор орсон энэ ном бүтээл бол одоо энэ дотор ээжийн тухай дахилаг, ээжийн тухай түүх, домог бүгд байгаа. Ээжийг яад дахив. Ээжийг одоо эхлээд одоо тэнгэрийн харагдана. Эхлээд газар усан харагдаж утаагаар одоо тэр лус савдаг хийвитний хоод хиншүү сүрдээ ингээд зан үлээ хийн. Дараа нь ээждэн одоо монголчууд 99 тэнгэр гэдэг. 99 тэнгэртэй 55 цагаан тэнгэр, 44 хард тэнгэр. Тэгвэл 55 цагаан тэнгэртэй сүүгээ өргөдөө өргөн, 44 хард тэнгэртэй архиа өргөн. За дараа нь яг ээжийн лус савдаг уу дангаа бүгдийн тэр энэ эрдэнтийн мэрэгд одоо энэ Өөлдийн их доктор Бовоо, за Сэлэнгийн Сүсгтний холбооны дарга мөнгө тоогоо, за түүхийн ухааны ахтайч түүхч Яруу найрагч цоодлогоод эднэртэй ярьжээд уул уснаа дуудлагын утга санаа тэр түүхийн ярьжээд энэ дээр ээжийн дуудлага гэж одоо бичсэн байгаа. Тэгэхээр бүгдийн одоо та нартай хойч үедээ зан заншлаа ёс журмаар нь үлдээ гэж бодсон. Тэгээд одоо хойч үеийн залгаа маань одоо хормос төвийн одоо тэргүүн миний шав одоо даваа хүн нэрсэн. Тэгээ энэ одоо саяхнаас ихтэй энэ зан үлээ хийгээд ингээд энэ ёс заншлаа авч явах гээд ингэж байгаа. Тэгэхээр ийм түүхтэй юм шүү. Ийм сайхан түүхтэй юм дээр одоо дэлхийн анхаарлыг татсан зан үйл Монгол ёс заншил өв ёсоо ингэж залгуулад яваарэ гэж одоо багш нь ингэж боддөө шүү. Тэгээ одоо нэг ээж модын дахилгад жилдээ одоо 2 хийж байгаа ханшнэ хүээр нэг хийдэг. За тэгээд намартан одоо тэр намрын дахилга, намрын дундсраа харуулсан дахилга. Ийм 2 том дахилга хийдэг. Тэгээд тэрний оромжинд ороод, урдсанд ороод, агууд ороод одоо бүр дэлхийн хэмжээний өв соёлын тийм агуу их тэр тийм учраас монголчууд одоо хэдэн үедээ галыг дээдэлдэг. Монгол улсын шүдэн бол одоо төрийн шүдэндээ бол галтай, нартай, сартай. Тэгтэл өв соёл дэлхийн өв соёл галаас ирсэн ийм түүхтэй. Тэгтээ зэрэг тэр бол нэн эртний дахилгатай юм аа. Тэр тухай бол би ээжийн дуудлагыг дуудахтаа заавал тэр миний домог шигдэг шүлэг одоо номон дээр энэ дэр байж байна. Тэр бол ингэж эхэлж байгаа ээжийн дуудлага. Одоо дэвсэг ээжийн намтар түүхийн тухай ярих юм бол нэн эртний. Тэг ингэж байгаа. Угийн түүхийхээр эхэлж удмын ёс эцгээр огулж ханхүү тэнгэрээс ирж хас төр тогтоогүй байхад дэвсэг ээждээ мөрөж дээд тэнгэрдээ даатгаж байсан. Мөргмүү биширмүү шүтмүү гэдэг. Дэлхийж дээлэн өмсч дээд тэнгэр голион үзүүлж төмөн бодис нартад байсад төрсөн үед тэнгэрт мөргөж байхад буурал ээжэн дахиж байсан буян гიშгэн гуйж байсан. Мөргмүү биширмүү шүтмүү. Шашином огтгүй байхад шаазгаа шуу хэлмэрч байхад задгай галан тойрч бүжээд замб төвийг аргадаж байхад дэвсэг ээждээ мөргөж байсан дээд тэнгэртээ даатгаж байсан. Андуугийн хийдэж шажин дэлгэрч байхад алтан шармаг зонхуу Монгол заларч байхад
одоо дэвсэг ээжийн дээд тэнгэртэн залбирч байсан гэд миний энэ номог шин шүлгийн эхлэн нь тэг ээжээс гаралтай юм байна. Ээжийг олон удаа баг 30 жил дахиж тэгээ тэн дээр очиж наашин энэ ном гарахад одоо энэ номог шин шүлэг анх тэндээс үүссэн шүү. Тэгээд ийм учиртай ба сайхан энэ номон дээр л одоо маш сайхан зан өөд ёс заншил бүх юм байгаа шүү. Судлаарай мэдэрэй гэж сав нартаа даатгаж хэлж байгаа шүү. Бурхан алдуу уулынхаа тахилга онгон шүтээнийг залж ирсэн тухайгаа нэг хөөрнөж. За бурхан хардун нэг бол 2001 оны 6 сарын 6-нд одоо Багванд ерөнхийлөгч тахилга хийж би тэн дээр бөөгийн зан үйлийг хүсэн. Тэрнээс хойш тахилга хийж байгаа бурхан халдны тухай дуудлага бурхан халдны одоо зан үйлийн талаар одоо эрдэмтэн мэргэд одоо бүгдээ ярилцаа тэгээд одоо бурхан халдны дуудлагыг одоо хийгээд өөрөө хөлөөл бурхан халдны дахид бол тэр одоо ихлэ наан бол одоо цагаан дээд цагаан арл гэж байна. Дээд цагаан арлаас одоо тэн дээр сүсгтэн олон одоо тэр ер нь бүх улсууд цуглаад тэн дээр тахилга дуудлага хийгээд тэгээд дараа нь хаалгын даваа, босхын даваа, тэгээд цааш нь доо даваа, дунд даваа, дээд даваа гэдэг энэ бүхэн судалгаа хийгээд энэ дээр уул ус савдаг навдаг бүхэл юм нутгийн зан улсуудтай ярилцаад эрдэмтэн мэрэгтэй ярилцаад саруул ингээд том доктор бий. Саруул ингээд яруу найрагч эрдэмтэн. Тэр ном гарсан байгаа бурхан хардны тухай. Тэгвэл тэр хуучин цагийн тахил. Тэр бүгдийг судалж мэдээд тэгвэл мөнгө тэнгэр бөө мөргөлийн ёс зурмаар яад дахиу гэдгийг өөрийн онголтой тэр одоо уулсын өв солион судлаад тэрний одоо цагаан арал дээр ямар зан үйл хийх вэ? Юу хийх вэ? Тэгэхээр наранд мөржээ, саранд мөржээ, 99 тэнгэрт дуудлага алын дахилын ялга хийгээд за тэгээ дараа нь одоо бурхан халдуунтайгаа явна. Бурхан халдуугаа явахдаа бол хүн бүгд олуулаа гэж шахав. Эрэгтэй эмэгтэйгүй явахгүй л гэсэн. За цөөн тооны хүн явна. Тэгээд эмэгтэйчүүд бол хаалгын давнаас цааш явахгүй. Юу, босхын давнаас цааш. Тэгээ хаалгын даваа гэж хаалгын даваандас энэ номдор хэлэх хөөх, ерөөл бүгөөмөл бичсэн. За босхын даваандаар хэлэх, ярих, тахилга дуудлага бүгдийг бичсэн. За босхын даваанаас цаашаа гадаад тэр ботхын гол юунаг л үлээ энэ гол бий. Тэн дээр бас өргөлөргөн. Тэгээ тэрний хооронд бас нэг удган мод бий. Тэнд бас хэлэх ярих юм бичсэн байна. За тэгээ дараа нь доо даваандаар очино. Доо даваандаар очиад тэрний зан үйл бүхэл дуудлага зан үйлийг бичсэн байна. Дунд даваандаар очино. Дунд даваандаар 99 тэнгэрийн дуудлага тэр тоогоо том тоогоо байдیں۔ Тэр тоогоонд сүүм үгээ хийгээд тэгээ тэр хүртлээр зан узар гигэн бол дахтыг шүтдэг байсан. Гэхдээ саруул ойны номдор бол зан узар гигэн дээшээ гараагүй өөрөө. Яагаад гараагүй би одоо урханы шашинтай учраас би одоо дээшээ гарахгүй гэд. Тэгээ дээшин тэр ламнаар эмэгтэйчүүд гардаг. Тэгээ дээшээ бол зөх ёсны улсууд гараад